Хай Барса. Хай. За, өөрийг нэг товч танилцуулаад өгөх үү? Намайг их болтын Барсал гэдэг. Би одоо энэ жил Yale-ийн сургуульд суралцах гарсан ба. Вау. За, хэдэн үеийн тэтгэлэг авсан блэ? Миний тэтгэлгийн хувьд гэх юм бол сургалтын төлбөр, байр хоолны зардлал 100% орсон ба. Багцсан ба. Тэгвэл 10 жилийн хаанд төгссөн. 10 жилээ би бага сургуультай Соёмд сургуульд сурч ирсэн. Тэгээ Соёмд сургуулаа төгсөөд дунд ангиасаа төгсөх хүртлээр Санд сургуулийг сурч төгссөн ба. Шалгалтуудын онооноос хаваалцвал шалгалтуудын оноо гэх юм бол би мэдээж SAT-ийн шалгалтыг өгсөн. Өгөхдөө 4 удаа өгөөд тэгээд эцэст нь 1530 авсан байна. тэгвэл ирээдүйд ямар мэрэгчтэй бол гэж байна? Ирээдүйд болох мэрэгжлийн хувьд гэх юм бол яг одоогоор 100% шийдээгүй байгаа ч гэсэн ер нь бол computer science, data science тал руугаа суралцах сонирхол их байгаа шүү. Тэгвэл Yale руу явуулсан эсээнүүдээс хамгийн таалагдсан эсээн гэж бодож байна. Yale руу явуулсан эсээнүүдийн хувьд гэх юм бол яг одоо санаж байгаа гэвэл Yale-д нэг байдаг эсээн, авдаг эсээн болохоор хэрвээ ч ингэж Yale-д очиод нэг хичээл заах хэрэгтэй болсон бол ямар нэртэй хичээл заах вэ? Юуны талаар заах вэ гэсэн эсэ байсан. Тэрэн дээр би хариулахдаа бол өөрийнхөө хоёр хобби буюу сонирхлыг нийлүүлээд тэгээд одоо зураг аваад тэгээд авсан зургаараа бид нар одоо гэрлийн шин чанарыг одоо тайлбарлах, танилцах тийм хичээл заана гэж бичсэн байна. Тэгвэл personal statement дээр хүүхдүүд бичиж жоохон зовоод байдаг. Personal statement дээр бүх зөвлөгөө гэж юу вэ? Яг хөө personal statement дээр угаасаа бол зовжил таарна гэж бодож байна. Гэхдээ өгөх зөвлөгөө гэх юм бол миний хувьд одоо personal statement бичих хамгийн хэцүү хэсэг нь бол одоо яг бодох те өөрийнхөө одоо үйл явдлууд яг чамайг юу болгодог вэ гэдгийг одоо хэрэгцүүлэх болсон үйл явдлыг хэрэгцүүлэх тийм шаардлага гардаг. Тэгэхээр аль эртнээс тэрийг ингээд бодоод хэрэгцүүлээд тэгээд санаа байвал бичээд явжсэн их зүгээр гэж бодож байна. Бусад Америк руу өргөдлөө явуулж байгаа хүмүүс ер нь одооноос юунд анхаарах зүгээр вэ? Бусад Америк руу өргөдлөө явуулж байгаа хүмүүс танаж хэлэхэд гэх юм бол мэдээж одоо Америкт улсад очиод одоо бид нар англи дээр академик төвшөнд хичээлээ үзнэ. Тэгэхээр мэдээж академик төвшний одоо англи хэлээ сайжруулад тэгээд стандартлагдсан шалгалтуудаа эрт бэлдэж эхлэсэй зөвлөхөөр. Ер нь яахад Yale-ийг сонсон бэ? Yale-ийн сургуулийн хувьд миний хувьд сонгосон шалтгаан гэх юм бол нэгдүгээрт надад өгсөн тэтгэлийн хэмжээ бол маш хангалттай хамгийн их байсан. Тэгээд хоёрдугаарт гэх юм бол одоо Yale-ийн зөвхөн хичээлээс гадуурх тэр боломж болцоод адлага хийх ажил тэгээд цаашлаад одоо хичээлээс гадуурх одоо клуб сонирхлоо нээж таних тийм үйл ажиллагаанд их хамрагдах боломжтой байсан учраас Yale-ийн сургуулийг сонгосон. Ер нь Yale-ийн сурагчид Harvard-ийн их сургуулийн сурагчдад 3 гэд байдаг. Ер нь энэ өмнө болов? Yale-ийн яг хөө тэгэж хүмүүс аяух ярьдаг те Yale-ийн сургууль, Harvard-ийн сургууль хоорондоо ингээд хүүхдүүд нь биеиндээ дургу аяух бифтэй. Гэхдээ яг үүндээ яг сурдаг хүүхдүүдээс нь ингээд сонсоод үзсэн чинь надад ер нь бол аяух friendly санагдсан. Ер нь тэгвэл хүүхдүүд сургууль сонголт дээр юу гэх вэ? Анхаарал зүгээр үү? Сургууль сонголтын хувьд гэх юм бол мэдээж Америк их сургууль руу явуулж байгаа учраас тэтгэлийн хэмжээг би бол хамгийн ихэнд харж үзээсэй гэж хэлмээр байна. Одоо яг гадаад оюутнуудад хэрэг тэтгэлэг өгдөг вэ? Тэгээд яг хэрэг тэтгэлэг олох боломжтой гэдгийг хараад тэгээд цаашлаад чинь сурч байгаа мэргэжлэр чинь тухайн сургууль хэр сайн бэ гэдгийг харуулах их зүгээр гэж бодож байна. Тэгвэл энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс Yale гэж чадах болов уу? Мэдээж хүн болгоо ер нь бол хичээгээд яг өөрийгөө 100% харуулчихдаг юм бол Yale тэнцэх боломжтой гэж бодож байна. Тэгэхдээ тэгээд ер нь Yale руу явуулбал чамд угаасаа тэнцээ өгсөн хоёр хай руу ирэх учраас би хүүхд болгоныг Yale-ийн сургууль руу аплайд хийсэй гэж хүсэж байна. Тэгвэл чамтай ганцаарчилсан уулзалт хийж зөвлөгөө авъя гэж яах вэ? Надтай ганцаарчилсан уулзалт хиймээр байвал та Tommy Mentor application руу ороод тэгээ миний profile хэсэг рүү ороод тэгээ миний сул чөлөөтэй цагаас та уулзалт сонгоод тоглох боломжтой байна шүү. Чи ямар чиглэлээр менторинг зөвлөх боломжтой? Миний менторинг одоо чиглэл гэх юм бол Америк их сургуулиуд руу өргөдлөө явуулахаар зэхэж байгаа. Одоо ахлах ангийн сурагчид төлхөө орж ирээд тэгээ түүний талаар асуулт ямар нэгэн одоо мэдхгүй зүйл байх юм бол цагаа тоглоод асуух боломжтой байна. За баярлалаа. Баярлалаа.